За өсөгт 73 онд орсон 73 оны 6 сард ороод курст явсан. Тэгээд курст яваад 3 сарын курст яваад тэгээд машинистын мэргэжлэр ирээд машинистын мэргэжилтэй болоо. Тэгээд цэвэр усанд тэр сараас эхлүүлээд одоо тэгээд цэвэр усны машинистаар ажиллаад тэгээд хамт ажиллаж исэн Бадамжавга ахлагч юуны ахлагч лээ. Машинистаа ахлагч тий би туслахаар нь машинистаар ажиллаж исэн. Тэгээд 85 6 он хүртэл ажиллаа. Тэгээд ус урлуулах гэд нэг нийлсэн тэр үед. Цэвэр устай зөв нийлээд тэгээд хамт ажиллаж байгаа. Тэгээд 95 онд би усыг ажиллаа. Тэгээд тэтгэврээ 2005 онд авсан. Тэгээд хамт ажиллаж байсан дараах 80 онд 80 тэрвш дараах та усогт байсан. Тэгээд Сүхбаатар дараа Нор самбуу дараах тэртэй хамт сайхан ажиллаж байсан хамт олон. Юу гэж хөлөн буйрын шип гэд байсан. Тэгээд тэр шиптэнд бид хэд чинь юунд маш ажиллаж байсан саалчин гэж явахна. Тэгээд энэ эмгтээчүүдийн манай долмаа ихч байсан. Тэгээд долмаа ихчтэй тэгээд энд одоо аялал маялал юм юм энэ аяж тусламж авсан энэ ихэд аяж энэ байжсэн бид нар. Тэгээд юуны цэвэр усанд байж хаад одоо бас хамт олонтойгоо тэр юу эмгтээчүүдийн баяраар энэ бид хэд одоо их нийлж юу хоолунд одоо их Оросын хоол одоо анханаас салаад балаад юмтэй хийж дурсаж энэ сайхан явж хамт олонтойгоо дурсаж явжсан. Тий. За цэвэр усны ангид бол Орос мэргэжилтэй 3 мэргэжилтэн байсан. Нэг эмэгтэй лабораторийн юу лабораторид ажиллаж исэн нэг хүн байсан. Хоёр эрэгтэй нь бол биднэртэй ухаан цог ажиллаж хамтран ажиллаж исэн. Тэгээ бид нар бол тэр машинистийнхаа ажлыг хийгээд туслахаар тэр явж зөвлөгөө одоо их энэ тэнд одоо төрөө мороо юмнуудыг бол их зааж сургаж өгчээсэн. Тэгээ нэргүй инженер бол биднэрт бол их тусалж их зөвлөмж өгч ажиллаж хамт ажиллаж одоо энэ бохир усны станцад энэ төр ажиллаж зааж бид нар их сургамж өгчээсэн. Гичээл энэ төр зааж энэ төр гэсэн та. Ахмадууд 55 жилийн болж байгаа Ахмад болон залуу ажилчдаа одоо баярын мэнд хүргэж ажлын өндөр амжилт хүсье.